Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ. Нээлттэй засаг нэг Баянхонгор 7 хоногийн тайм хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна. Баянхонгор аймгийн шинэхэн төрсэн улсын авраг малчтаараа ирж буй дахиад жилийнхээ мал аж ахуйн салбарыг хямлалаа. Бичин жилийн сүүл дахиад жилийн басхан дээр Баянхонгор аймгаас улсын авраг малчин 7 төрсэн. Үлзий цумын малчин Дармын Пүрэв, Бог цумын малчин Дөржийн Батсуур, мөн Үлзийгийн Сүгцэрэн, Баян цагаан сумын малчин Цэвэлмаагийн Батуулд, Буу цагаан сумын малчин Чойжогийн Ган хоёг, Гурбан болог сумын малчин Ламсрынгийн Бямб самбуу, Эрдэнэ цаг сумын малчин Бямбагийн Ган очир нар улсын авраг малчнаар. Саарлын Ганбат, Төвдийн Төмөр, Цэрэнд орчин Эрдэнэ ноёр зэрэг нэр бүхий дөрвөн малчин алтан төлөлийн эзнэр тодорчээ. Мал аж ахуйн салбарын шилдэгүүдийн шагналыг Улсын их хурлын гишүүн Элдв Очир зандар шатар бэлэгт болон аймгийн удирдлагууд малчны хотонд нь очиж хүндэтгэлтэйгээр гарт боллоо. Баянхонгор аймагт малынхаа тоотлогоороо 3 дугаарт орсон Гурбан болог сумын 3 дугаарагийн малчин Ламсрынгийн Бямб самбуу улсын авраг малчин боллоо. Улсын их хурлын гишүүн Элдв Очир аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараа Отхон Баяр, засаг даргын орлогч Батсуур нар Баянхонгор аймгийн хамгийн хүйтэн цэг гэгдэг усны тунгалаг хөхнөөрийн хаяа эрэгт үнэтэй сайхан өвлжөөж буй улсын авраг малчнаар тодорсон Ламсрынгийн Бямб самбуугийн өвлжөөнд нь очсон юм. Энэ жилээс хуучны уламжлалыг сэргээж засгийн газраас иж бүрэн 5 хантай улаан халцтай өргөө цагаан гэрээг улсын авраг малчны шагналд олгож байгаа юм. Энэ дагуу улаан халцтай өргөө цагаан гэрээг гэрийн эзэнд нутгийн олны өмнө Улсын их хурлын гишүүн Элдв Очир албан ёсоор гарт боллоо. Энэ сайхан өдөр авраг малчныхаа улаан халцтай оосор бүчгүй орд цагаан өргөөг Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн Бямб самбуудаан гартуулж байна. Өргөөгөө хүрээвээ. Дүүрэн бэлэгтэй төвшин жаргалтайгаар хаврын тэргүүн сартаагаа учрын залгаж буй Гурбан булгийн хөдөлмөрч төмний өмнө улсын авраг малчнаар тодорсон Ламсрынгийн Бямб самбууд эрхэм хүндэтгэлтэйгээр засгийн газраас олгосон цол хүндийг үнэмлэх тэмдгийн хамт Улсын их хурлын гишүүн аймгийн удирдлагууд гарт боллоо. Дугаар 1721 Ламсрын овогт Бямб самбууданы мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр улсын авраг малчин цолны үнэмлэх тэмдгийг олгов. Хүнсгтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн гэсэн энэ одоо авраг малчны үнэмлэхийг одоо гардуулж өгье. За баярлалаа. Авраг малчныхаа туузыг одоо бас Бямб самбуудаа зүүлж өгье. Авраг малчин байна. Энийг ардны хамтаа. Энэ их сайхан алдар хүндтэй нэр цолыг өндөр төргөж яваарай гэж Бямб самбуугаас хүсье. Авраг малчныхаа гэр бүл өгж байгаа ийм шагнал байгаа. Хурлын гишүүн Элдв Очир гэсэн юм. Улсын авраг малчин Бямб самбуунд гэргий тогтох сүрэнтэйгээ ханлаад 17 жилийг ардаа үджээ. 200 малтайгаар амьдралаа эхлэж байсан энэ айл 2007 онд мянгат малчин, 2009 онд сумын сайн малчин, 2010 онд аймгийн сайн малчин, 2015 онд 2000 малчин, 2017 онд улсын авраг малчны болцлыг тус ангажээ. Жил дараалан амжилтаа ахиулж буй Бямб самбуугийн сүргийн тоо өнөөдөр 2850 төрчээ. Ингэхдээ Ямаа бус хонь сүргийн дийлэнхийг эзэлдэг 300 гаруй өхөр 100 гаруй адуутай байна. Залуу малчтай дэмжих үүднээс 7 айлыг малжуулж тусад нь гаргажээ. Сум орон нутгийн хөгжлийн төлөө энэ ард иргэдийн төлөө гэсэн сэтгэл битэрд байдаг. Залуу бас өөрсдөө гон болгоод явах биш тий. Тэгээ залуу улс учраас бас битэр сайн үлсийн төлөө бас нэг ч гэсэн хүүхдийг бас баярлуулахын төлөө тэгээд зорж явдаг да. Төрүүлж өсгсөн ээжтэй баярлалаа гэж хэлье. Ийм өдөө зэрэгтэй сайхан хүн болгоод төлөвшүүлсэн ээжтэй маш их хайртай шүү гэж хэлье. Таны хувьд? Миний хувьд төрүүлж өссөн ээж авдаа Улаанбаатар хотод суугаа эмээ дээ. Тэгээ бас өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа хүү дээ. Баярын мэнд хүргэе. Баянхонгор аймгийн Үлзий цумын 2 дугаар огийн малчин
Дармын пүрэв, улсын аварга малчны цол тэмдэгэ мөн гардаж авлаа. Шагналыг улсын хурлын гишүүн Зандан Шатар, эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Очир бат, аймгийн засаг даргын орлогч Батцуур, Үлзий цумын удирдлагууд гартуулсан юм. Пүрэв нь өөрийн 9 дүүгийнхээ хөлийг дөрөөнд гарыг ганцганд хүргэсэн ачтай нэгэн. 2000 оны зуднаар 100 гаруй толгой малтай үлдэж байсан пүрэв 16 жил ууггүй хөдөлмөрлөж өнөөдөр энхүү улсын аварга малчны болцлыг хангаж шагналаа авлаа. Монгол улсын засгийн газрын шийдвэрээр улсын аварга малчин цолны үнэлэх тэмдэг олгосныг одоо мэдэгдэе. Энэ үнэлэхийг ингээд тэнд гардуулж өгье. Энэ үнэлэх хатанд. Улсын аварга малчин. За юуны өмнө бас манай энэ малчин төмний нөр хөдөлмөрийг үнэлж тэр дотроо 1962 оноос хойш бол эмэгтэй хүн улсын аварга малчнаар тодорсон тохиолдлыг ховор юм билээ. Өнөөдөр дармын пүрэв өгч маань манай Үлзий цумаас улсын аварга малчнаар ажил үйлсээр малч чанараараа ингээд тодорч энэ шагналыг хөтж байгаад их баяртай байна. Тэгээ өнөөдөр ингээд бас харж байгаад бахархмаар сайхан 10 орууд ишгэдэг шиг айлын 10 хүүхэд эгч төсүүдийн ууган охин хамгийн том нь хамгийн том нь одоо ууган охин гэдэг хамгийн том охин одоо 9 дүүгээ ингээд өсгөж хүмүүжүүлэх ажил хийсэн байж таараа. Тэгээ дээр нь одоо бүгдийг нь мал хувинтаа сургаад бүгдээр ингээд элэг хүлэн ингээд малаа өсгөж үржүүлээд ингээд нүүдэлчдийн соёл иргэншилүүдийн сайхан өв боломжлоо хадгалаад ингээд сайхан байж байгаа харахад нэгээр одоо бахархмаар. Тэгээд дармын пүрэв өгч маань бол одоо ингээд 40 жил малж өнөөдөр улсын аварга малчин цолоог хүртэж байна. Одоо 37 наснаас хойш одоо нэгдэлт малчин байснаас хавуулаад одоо ингээд удам дамжсан юм малчин өрөөд мороо одоо ингээд бүгдээрээ хүүхдүүд нь бас малчин одоо 7 сайхан хүүхдийн ээж 9 сайхан дүүгийн ихч улсын аварга малчин бүрүүгчтэй одоо бас чиглэлийг гадуулаад хотонд нэрээд ингээ сайхан байж байгаа баяртай. Энэ алтан унжлагтай гэдэг бас их учиртай жил сайхан гарч байгаа шиг байна. Тэгээ энэ жил энэ үүлэх сайхан өнтэй болж байна. Мал сүрэг өнтэй тарган үйлжиж онд орж байна. Тэгээ Монгол хүмүүний бэлгээр одоо их сайхан жил гарч байна. 1967 оноос эхлэн Үлзий цумын цэцэрлэгт нэгдлээс өөрийн нэр дээр мал маллаж ажлын гаргаа эхэлсэн байдаг. Одоо 66 настай бөгөөд мал аж ахуйн салбарт нийтдээ 49 жил тасралтгүй ажиллаж байгаа өрх толгойлсон малчин эмэгтэй. Мал сүргийн үржлийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, хойно баяд хуцаар, ямаагаан бөмбөрийн улаан ухнаар сайжруулж, сумын мал эмнэлэг үржлийн тасаг болон малчтын захиалгаар сүүлийн 3 жилд эцэг малыг шилж сонгон тавьснаас гадна 456 үржлийн өсвөр малыг малчтад зах зээлийн үнээс хямдар худалдаалсан байна. Мал маллах, мал аж ахуйн материалын баазыг бэхжүүлэх, сүү цагаан эдээ боловсруулах зэргийг залуу малчтад өглөөлөн сургаж нийтдээ 7 шай малчинтай ажиллаж тэдний эрүүл мэнд нийгмийн даатгалыг тогтмолтуулж хэвшсэн байна. Мөн өөрийн хүүхдүүдийн хамтар нэг га бэлчээрийг хамгаалan тухайн талбайгаас жил бүр 6.5-аас 7 тонн хадлан бэлтгэж нутаг орны зах зээлээс 1.2 тонн гар тижэл, 1.5-аас 2.5 тонн үйлдвэрийн тижэл, 7 тонн хужир шөө бэлтгэн нөөцөлж мал сүргээ муутгаас урьдчилан хамгаалж тарх хүчийг нь сайжруулдаг байна. Одоо мал маллах онцлог зүйл чинь одоо мал гэдэг чинь бол насаараа мал малсан болохоор би чинь одоо өглөө гараад цаг наргүй шүү дээ хөөхөж ажилд баянгал ажилтаа шөнийн бор оногтол бараг нь бороо бөхсөй шанхаар тэгээд би ч өөрөө олон дүүтэй болохоор чинь тэгээд ерөөсөн багасаа малтаагаж өссөн. Ерөөс ээж хоёр хон дараад вардаг тийм байдаг. Тэгээд яг одоо сайхан мал маллаа. Тэрнийг өчөө энэ юм байлгүй одоо ингээд малаа өсгөл өдөө хүүхдүүдээ өсгөл тэгээд явж байгаа юм да. Тэгээд би ч одоо багасаа олон дүүтэй болохоор чинь тэгээд ерөөсөн багасаа л малтаагаж байсан. Тэгээд олон дүүгээс гэж хэцүү. Тэдний чинь тэгээд тэрнээс чинь хаваш яав тэгээд тэгээд хөдөө хүүхдүүдийг өсгөл мал уул хэцүү штэ. Сууд зурхантай үед малаан бараад юу ч болж байсан ч удаа бид нар чинь баян байгаагүй хүүхэд энэ ховчл тараад өөрт нэг 100-аад мал тавиасан. Тэгээд тэрийг энэ 2000 он саяын зууданд бараад тэгээ нэг 100 гарах малтай өлжүүлсэн штэ. Тэгээд тэрнээс хойш нэр энэ стоор тэгээ тэрнээс хойш цаг сайхан болоо тэгээд одоо нэг 100 мал төлөвлөсөх чинь тэгээд 1000 болно штэ хөөхөд ажиллагаа төлөөн сайн байж болвол тэгээд ажиллагаа малдагааны хаснаа сайнаар нэг юм тэгээд
Тэгээд нэг ишигний төлөө байсан чинь нэг хурганы ишиг борлонгийн ишиг байсан чинь авч вэжэл ингээд олон толгой малтай болсон. Тэгээд яг улсад олон жил малласан тэгээд сайхан л байна уу гэд баяр хэлж байна. Одооны залуучууд бол маллахдаа ер нь л дурггүй юу ерэн таарав шүү. Утас ураа суучин хай цаадах чи юу болж али яваач гэлтгэж өө одоо бензин байхгүй штэ чи бензинээ дуусаасарлаа гээл одоо тэхий юм штэ. Одооны залуучууд бол нэр үгэнд орохгүй шин бидний тэгж одоо тийшэнгүйгээл гусруугүй дандаа л явган нүцгэн тэгжил туулж исэн. Одоо бид нэр бол би бол нэр бодоход ёстой гатуу амьдрал гэж одооны залуучууд үнийн жаргалтай байна штэ. 1990 оноос хойш улсын аварга малчин 800 гаруй төрөн гарсан байдаг. Тэгвэл улсын хэмжээнд эмэгтэй аварга малчин 13 байсан бол бурууга 14-т нь болж байгаа юм. Үлзий цөмийн нутагт орших ээж хатыг зорьсон олныг угтаж үдсэн нутаг усандаа зан сайтай, замын хүн дунд устай өндөр ээж гэж нутгийнх нь авгаалдаг байна. Энэ жилд бол аймаг 7 улсын аварга малчинтай болсон. За манай Бүрүүгээ бол энэ жил одоо Баянгар аймагт 62 оноос хойш тасраад байсан эмэгтэй улсын аварга малчин болсон байгаа. Тэгээ ер нь бол одоо сүүлийн үед улсын аваргын малчдын маань ажил амьдрал бол чанарж ирж хийж бүтээж байгаа улсуудыг сагамгаа энэ жилийн гол шалгуур үзүүлэлт бол бид нар нийгэмд хандсан хандлага, за орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт, за нутгийн ард иргэдэд тусалсан байдал, малжуулсан байдал гэдгийг бол ихээхэн харгалж үзсэн. За энэ жилийн 7 улсын аварга маань одоо тухайн баг сум орон нутагтаа бас нэр хүндтэй шилдэг юм хүмүүс улсын аварга малчин болсон байгаа. Манай сумаас үндэн 6 дахь Монгол улсын аварга малчин төрж байна. За 6 жилийн өмнө мөн энэ багаас Монгол улсын сайн малчин төрж байсан. Тэгээд манай Дармын Бүрүүгээ бол тэгэхээр одоо насаараа маллсан өөр хүүхэд нь төрд бас ажил хийж байгаа хүмүүс байна. 5 хүүхэд нь одоо мал аж ахуй дээр ээжийн дагаад одоо мал аж ахуй дээр малж амьдарч байгаа ийм сайхан хөгшин бомаа. Тэгээд манай өнөө жил бол манай суманд сайхан хүнтэй өвөл болж өнгөрч байна. Тэгээд малчид маань 5 төрөл дээр малаа өсгсөн хүм малын зоот нэр үнэхээр сайхан өвөл болж байна. Тэгээд сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Хавтаа сайхан өвсгөөд байна уу? Баянхонгор аймгийн Баян цагаан сум 24 жилийн дараа улсын аварга малчинтай боллоо. Баян цагаан нутгийн өвөлжилт өнтэй сайхан болжээ. Өрн цагтаагаа удахгүй учран залгах гэж би тус нутгийнхан малаа 5 төрөл дээр нөсгөж 2016 оны жилийн эцсийн мал тооллохоор 261,791 толгой мал тоололжээ. Урд нь Баян цагаан сумаас аварга малчин 15 төрсэн байдаг бол 24 жилийн дараа улсын аварга малчныхаа тоог нэгээр нэмсэн сайхан үйл явдал тохиолоо. За Монгол улсын одоо аварга малчин болсон Батболд одоо ингээд өргөө цагаан гэрийн гардуулж өгье. За баярлалаа. Баян цагаан сумын дэлгэрэх дөрөвдүрөгийн малчин Цэвэлмаагийн Батболдод улсын аварга малчны үнэмлэх тэмдэг өргөмжлөл мөнгөн цом өргөө цагаан гэрээг Монгол улсын засгийн газраас олгосныг улсын хурлын гишүүн биелэгт Баянхонгор аймгийн засаг дарга Бат Жаргалнаар гартууллаа. Цэвэлмаа авахтай Батболд таны мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол улсын засгийн газрын шийдвэрээр улсын аварга малчин цолны үнэмлэх тэмдэг олгов. Хүн сүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн 2017 он Эрдэнэт сүргийгтэн малын тэнгэр тэтгэж эзэн та бүгдийг төрийн сүлд ивэг. Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн. Гэргийн оюунтаа гардуулъя. За Баян цагаан сумын дэлгэрэх дөрөвдүрөгийн малчин Цэвэлмаагийн Батболд нь 1988 оноос малж эхэлжээ. Сум орон нутгийг иргэдэд дэмжиж хандив тусламж, залуу малчтайг мал адгуулах, арга ухаанд сургах, тэднийг малжуулах зэрэг нийгмийн олон талд үйл ажиллагаанд өөрийн санаачлагаар идэвхтэй оролцдог байна. За манайх бол одоо малын чанартай бол тоог эрхэмдгээрээс чанарыг гол нь чанар таваарлаг тийм алтай баял гэсэн үндслэлээд ажиллаж байгаа манайс. Одоо тэгээ миний уугангүй битээр уугангүй маллаад байгаа явж байгаа юм чинь одоо аав ээжийнхэн аваргын гэрээ эзэн болж маллах байхаа л гэж бодож байна. Үнэхээр их баяртай байна.
Мэдээж таныг энэ аврагын болцлыг хангахад танай гэр бүлийн хүний нөмөр нөлөөг маш их байсан байх гэж бодож байна. Тэгэлгүй яг одоо энэ чинь бол ганц миний хөдөлмөр биш шүү дээ. Одоо миний хань байна, миний хүүхдүүд байна. Тэгэл энэ сум орон нутаг ахын дүүс аав ээж бүгдийн л ерөөсөн гавьяа шагнал гэж бодож байна. Энэ бол ерөөс Малын чанарлаг таваарлаг тал дээр ихээхэн анхаардаг ба хонь ямааны сүргийн тоотлогыг ижил хэмжээнд тавьж гадуугаа сайдар үсгэж түүнийг унлаг эдлэгэнд төлхөө ашигладаг зэрэг давуу талууд ихтэй. Нутаг орныхондоо даруй хөдөлмөрч гэдгээрээ хүндлэгдсэн малчин юм байна. Их гिचээнгүй хөдөлмөрч ийм залуучууд байгаа. Тэгээд энэ дээр бол адуун зүргийн дундаа адгуулан маллах дээр онцгой амжилт гаргаж байгаа сумд адуугаараа тэргүүлсэн ийм айл байгаа. Богцмын 1-р огийн малчин Доржийн Батцэр 2-р огийн малчин Үлзигийн сүх цэрнаар мал аж ахуйн салбарт оруулсан хүч хөдөлмөрөнд төр засгаар үнэлүүлж улсын авраг малчин хэмээх эрхэм хүндэтгэл цол тэмдгийн эзэд боллоо. Тэдний шагналыг улсын хурлын гишүүн Зандан Шатар хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ган Тогоо Баян-Хонгор аймгийн засаг дарга Бачаргал нарын албаны төлөөлөл хотонд нь очиж гардуулсан юм. Богцм нь Баян-Хонгор аймгийн бусад сумтай харьцуулахад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй цөөхөн сумдын нэг. Энэ утгаараа говь тал хээрийн бүс нутаг мал сүргийн үржил шимтэй газар орон болж байгаа юм. Тиймээс эндээс эртнээс нааш аймаг улсын авраг малчид однор төрөн гарсан байдаг. Тэдний залгамж халаа болж энэ удаад 2 улсын авраг малчин инхүү төрөн гарлаа. 2007 онд тус сумаас малчин тогоохоо улсын сайн малчин болж байжээ. Үүнээс хойш 10 жилийн дараа тус сумаас 2 улсын авраг малчин инхүү төрж байгаа юм. Нэг сумаас 2 авраг малчин нэгэн зэрэг төрсөн түүх байдаггүй байна. Богд сумын малчин сүгтэрэн танаа. Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нэмэгдүүлэн мал чухаан ажлынхаа арга туршлагаараа мандалсан танд улсын авраг малчин цол хүртээж өргөө цагаан гэр мөнгөн цом ингрийн тэмдэг өргөмжил болгоо. Танд буян зүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж дүүрэн баяртай дэвшин жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Монгол оронд минь үеийн үед 5 хошуу мал багширч малчин түмний маань магнаа тэнгэр заяа тэгш үүс өөдрөг байх болтугай. 2-р огийн малчин Үлзигийн сүх цэрэн нь сүүлийн 49 жил мал аж ахуйн салбарт тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд 1972 онд төл боожлтын авраг цолоор шагнагдаж байжээ. Мал сүргийнхээ үйлдвэр ухсааг сайжруулахад анхаарч бог малаан байд үзэмчин үйлдвэрийн хууц, залаа эдрэнгийн цагаан үйлдвэрийн ухнаар, бод малаан гал шар дорндын адуугаар, үхэр сүргэн, алаа таа үйлдвэрээр тэмийн сүргийг галбын говь, ханын хицийн хүрэнгээр тус сайжруулж байна. За баярлалаа шүү та бүгд баярлж байсан. Улсын авраг малч маш их баяртай байна. Би өндөр сэтгэлтэй байна. Дээр үеэс эхэлж одоо мал аж ахуй үйлдвэрээр хөгжиж мал малж ирсэн битээр 6 хүүхдээ хамтаар. Түмэн одоо ээж аваа уламжилж ирсэн малаар ингээд малж өнөөдөр Монгол улсын сайхан шагналыг авч хүртэж байна. Таны минь одоо хэдэн жил мал малж байна одоо? За би одоо 60 гаруй жил мал малж байна. 65 жил мал малж байна. Ер нь тэгээд 16-аас эхэлж мал малсан би. Тэгээ одоо энэ суманд орж ирээд баялаг суманд малж байсан бас. Баялаг суманд одоо маллаад би битээр одоо цагаан хоргон авар 2 удаа хийж байсан. Богд суманд орж ирээд сэлж орж ирээд 2 удаа өхрөө аврах хийсэн сумын. Тэгээд дараагаар мянгат малчин болсон. Дараагаар нь одоо Монгол аймгийн сайн малчин болсон. Ингээд өнөөдөр Монгол улсын сайн малчин болж байна. Ийм амьдралаар явж ирж 6 хүүхдээ хамтаар Түмэн олны одоо хүчээр миний сайныг биш Түмэн олны хүчээр одоо ингээд 6 хүүхдээ хамтаар 2 хүүхэд мал аж ахуй үйлдвэрээр ажилладаг. Ийм одоо сайхан шагналыг та бүгдөөс хүртэж улсын дээд шагнал авчгаад их баяртай байна аа. За таны минь одоо энэ мал сүрэгт аль тоо толгой нараа илүү байна. Ер нь хэдэн хошуу малтай байна та? За би одоо нэг 5-600 богтой одоо нэг одоо нэлээ олон одоо нэг 30-40 адуутай да. Нэг 40-50 тэмээтэй энэ хүүхдүүдээ хамтарсан 2 хүүхдийнхээ одоо мал сүрэг одоо дээдлэг 200 гаруй тэмээ байгаа. 200-гаад адуу байгаа одоо. Ийм малтай. Тэгээд бог одоо нэг 600-аад богтой. Энэ үнд их баярлж байна. Одоо улсын их хурлын гишүүн ирж, аймгийн засаг дарга ирж, ах トゥ төрөл садан та нар ингэж өнөөдрийн энэ өдөр ингэж бит хоёрт ингэж өндөр шагнал цол хэрэгэм өгч байгаад их баярлж байна.
олон жил мал маллаа. Энэхүү олон жил мал маллахад одоо Монгол хүн малтайгаа ээжсэн гэдэг Монгол хүний хямр бол маландаа байдаг гэж байгаа. Одоо тэгээд энэ сайхан ээжс үргээ өдөө зэрэгтэй өсгөөд хараад хажуунаас нь хараад явах сайхан байдаг баха. Үр хүүхдүүдэд өвлүүлээд өгж байгаа их сайхан байдаг баха. Сайхан байлгүй яах вэ? Малыг бол тэгэл ер нь бит хоёр бол нэг нь хариулж оролдож хариулдаг, нэг нь бол төлөө өсгөж баажуулдаг. Бит хоёр одоо би бол хань хариулаад явдаг. Манай өвгөн хорго шиг өгж зогсож байдгүй бит хоёр тэгэл даагаал явцдаг. Тэгээ би энэ 16 7 наснда би энэ засаг төрийн буйнаар нэг мал эмнэлгийн жилийн курст явж байсан. Тэгээд тэр юу бол надад мундаг их өгөөж өгсөн. Би ер нь төлөг 4 хөл дөрөө зогссон байхад би тэрийг өхүүлдэг. Яаж хийж угаал мал хийгээд авчдаг. Тэгээд ер нь 100 хоньноос ер нь 130-40 хорог боожулдаг манайх. Ихэр төлөв энэ төр бол ер нь өгөж өргөддөг. Тэгээ мал өснө гэдэг чирээсээ ганцхан төлөөр. Тэгээ төлөөр л өсөж байгаа юм. Нутаг усныхаа малчтай нийлэн 3 гол малчны бүлэг байгуулан байгалаа хамгаалах, нэн ховор, чихэр үсийг хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, тэжээл бэлтгэх хашаа хороо барих, засах, худаг ус гаргах ажлыг хамтын хүчээр гүйцэтгэж байна. Сумынхаа хүүхдийн цэцэрлэг, сум дундын хүн эмнэлэг, сургуулийн дотор байрны хүүхдийн хоол хүнсний хэрэгцээнд мах цагаан эдээ нийлүүлж, сумын 90 жилийн багийн иргэдийн дундын сан зэрэг олон нийтийн нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд тасралтгүй хандив тусламж өгч иржээ. Монгол улсын нөгөө их хурлын гишүүн Занзанчтархай аймгийн одоо дарга Батцаргал энэ төр одоо ингээд тав гэж ирж ин телевизэн усуу дууцсангуй ирж имийн шагналыг өгч байгаа явдлууд маш их баяртай сайхан байна би. Энийг бол одоо сайжтай энэ эрүүл сайн сайхан яваасаа энэ усууд миний ажлыг дөгөнж битэрийн одоо энэ мал малгааны ажлыг дөгөнж биднэрт сайхан шагнал өгч маш их баяртай байна. Би тэгж байна. Баянхангар аймгийн Бууцхан сумаас улсын аварга малчин жил дараалан төрлөө. Монгол улсын засгийн газар хүнсүдэ аж ахуйн яамнаас мал маллах арга ухаан нийгмийн олон талт ажлуудыг өндрөөр үнэлж Баянхангар аймгийн Бууцхан сумын Баян бүрд багийн малчин Чойжоо авагтай ган хоёгт Монгол улсын аварга малчны цол тэмдэг олгохоор шийдвэрлсэн ба шагналыг улсын хурлын гишүүн биелэгт аймгийн засаг дарга Батжаргалнаар 2 дугаар сарын 18-ны өдөр гартууллаа. Баянхангар аймгийн Бууцхан сумын малчин ган хоёг танаа эх орныхон дэлгэр сайхан нутагт Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нэмэгдүүлэн малч ухаан ажлынхаа арга туршлагаараа манлайлсан танд улсын аварга малчин цол хүртээж өргөө цагаан гэр мөнгөн цом энгэрийн тэмдэг өргөмжлөл олгов. Улсын аварга малчин ган хоёрын жилээс жилд амжилтаа баттгаж яваа шилдэг малчтын нэг юм. 300 хүрэхгүй малтай хоёр талаас нийлж байсан энэ гэр бүл 1999 онд 1000 мал тоолуулжээ. Үүнээс хойш сум аймгийн аварга малчин, мянгат малчин, нэгүүлсэнгүй үйлсд манлай малчин зэрэг цол тэмдгийн эзэн болсон. Сумдаа хамгийн олон жил тогтвортойгоор мянгат малчин цолоо хамгаалж яваа. Жилээс жилд малынхаа ашиг шивийг сайжруулж байна. Бууцхан сумын малчин Чойжогийн ган хоёрыг гэргийн цэцэглэнээр 26 жилийн туршид хамтдаа зүтгэж байж энэ амжилтанд хүрч байгаа тухайга ярьж байна. Манай сүргийн үтцийн үед хон дээлэнг байгаа. За. Хөр хон. Нийт хичнээн тооны малтай байна. Одоо 1700-аар мал байгаа. Ер нь малыг адгуулахдаа ер нь ямар хөө арга зарчмаар одоо маллаж байна? За дотор нүүдэл сайн хийж тэгэл ер нь аль болох соргоог өстэй газар, ус өстэй газар л явахыг боддог та. Энэ тэгэхэд л тараг хүчин сайхуулсан багтал мал ирнэ. Тэгэл энэ өвлийн үнэтэй тавтаа. Улсын аварга малчин ган хоёрын сум орон нутгийнхаа залуу малчдаа ямагт үлгэр дуурайлж болж өөрийн мал маллах арга ухаанаас зааж сургадаг зэрэгээрээ нутаг орныхондоо нэр хүндтэй нэг юм а. Манай улсын аварга малчин Чойжогийн ган хоёрыг лавгийн цэцэглэн гэдэг энэ хүмүүс маань хамгийн олон жил доктортой мянгат малчин буюу 2002 оноос хойш 15 жил дараалан мянгат малчин хэмээх нэрхэн хүндтэй зөвлөө одоо баталж ажилладаг төдийгүй одоо сумынхаа төвөөс нийтдээ 70-аас 120 гаруй километр дандаа алсад доторлож залуу малчтыг нь мал малгааны арга ухаанд сурган дадлагжуулахад үлгэр жишээ болж явдаг ийм малчтын маань нэг. Төмнийхээ төлөөлөл болж сонгогдсон улсын хурлын гишүүн биелэгтийн тойргоос энэхүү улсын аварга малчин 2 алтан төлөв эзэн 2 төрлөө. Малчны хотноос төрсэн цөөн хэдэн эмэгтэй гишүүдийн нэг тэрээр малчтын дуу хоолойнд болж ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм. Ган хоёг 43 таа гэж байна. А гэтэл манай Баянцхан сумын аварга маань 45 таа гэж байна. Тэгэхээр эдний маань 40 хэдэн жилийн амьдралын одоо үр шим өнөөдөр ингэж улсын аварга болж гарч байгаа нь үнэхээр бахархалтай, гайхалтай. Малчтын маань хотонд үйлдвэрлэгдэж байгаа тэр бараа бүтээгдэхүүний үнийг одоо бас
цохих төвшөнд нь унахгүйгээр барихын тулд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой. Тэгэхээр энийг төвийн бодлого шийдвэрийг одоо энэ чигт хандуулахад өөрийн одоо дуу хоолойгоо хүргэнэ гэж бодож байгаа. Заг сумын малчин төвдийн төмөр 2016 онд 320 хоноос 320 төлөсөн мэнд боожуулж алтан төллийн эзэн боллоо. Төмөр нь 40 настай 1700 орчим малтай сүргийн ихэнхийг буюу 1000 орчмыг хонин сүрэг дангаараа эзэлдэг байна. За Баян-Хонгор аймгийн Заг сумын 4-р огийн малчин Төвд овогтой төмөр нь Монголын үндэсний араадгийн 5 эрдэнэ нэвтрүүлгийг нэрэмжид алтан төдийн эзнэр шалгарсан тул үнэмлэх Ингэрийн тэмдэг болгоо. Хүнс хөдөө аж ахуй хөнгөө үйлдвэрийн яамны сайд сэргэлэн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Нэнц жамчсан энэ одоо үнэмлэхийг Ингэрийн тэмдгийн хамт гардуулж өгье. Цом маань одоо ийм хөөрхөн алтан хурхтай ийм одоо хөөрхөн цом байгаа. Танах чинь одоо бог дотроо одоо хонь нэгтэй гэж сум орнотоос тодорхойлсон. Андуурагдаад харин ямаа болж хувраад тэгээ бид хэд алдаагийн задрууллаа. Бас одоо бог дотроо ямаан сүргээ бас өсгөө дараа бас одоо ямаан алтан ямааны эзэн болоорой гэж одоо ерөөё. За ингээд тэгээ. За энэ мэдээ. За өвгдөө эцсийнхэн мал чухаан мал малдагааны арга туршлагыг өвлөж буянт мал сүргийнхээ тоо толгойг үр төлөөр нь жил дараалан өсгөж ашиг шимийг нэмэгдүүлж сум орон нутгийн эдийн засгийн хөгжилд будтай хувь нэмэр оруулан алтан төдийн эзнэр тодорсонд талархаж өргөмжл хадгалуулъя. Хүндт төмөр танаа говь хангаан цэнхэр орон хонгор нутгийн хөгжил дэвшлийн төлөө оруулсан үнэтэй хувь нэмрийн бүтээлч хөдөлмөрийг өндрөөр үнэлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 4-р тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэтгэл мөнгөн шагналаар шагнав. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Баян-Хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга цагааны утхан баяр гэсэн юм өргөмжлөл байна. За тэгээд улам их ажлын амжилт хүсье. 8 онд сумын сайн малчин болоод тэрнээс 2015 онд аймгийн сайн малчин боллоо. Эхлэн одоо бас анх мал маллаж эхлэхдээ хичнээн тооны малтаагаар одоо бас малаа маллаж эхэлсэн байна. Эхлээд ерөөсө 100 гарах нь 100 гадах л талсан та. 8 төгсөө одоо анх мал дээр харахад. Тэгээд тэрнээс өсөглөө бас хорогдуулаа юм малчлээ. Тэгэл хэцүү штэ малчин хүн гэдэг чинь одоо шүн нойр муутай хон хай хүйгээл шүн янз бүрийн хот өргөн тэн дээр өдөржингөө ингээл мала халуунтч хүйтэнтч застаач бороотооч даагна тэр хэцүү штэ малчин хүн гэдэг бол хүнд ажил штэ малчны хөдөлмөр гэж. Бэлчээрийн уламжлалт арга барилаар малаа маллаж отор нүүдлийг сайдэрхийдэг малын чанар дээр онцгой анхаарал тавьдаг залуу малчин. Аны сүргийн ер нь онцлог нь юу гэдэг юм бэ? Аны сүргийн онцлог нь ер нь өөрийгөө бидээ аваад явчих чадвараар бас онцлогтой л доо. Төлн гарсан төлн бас цаваа сэргэлэн бараг хүний гараар өрөхгүй өөрсдөө авчдаг. Богд сумын 1-р огийн малчин Доржийн Бацуур нь 1992 онд мал хувьчлагдах үед мал дээр гарч мал аж ахуйн салбарт сүүлийн 24 жил тасралтгүй ажиллаж байна. Татвар нийгэм эрүүл мэндийн даатгалд хамрагдсан зэрэгцээ мал сүргийн малын даатгал мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулдаг. 2000 оны зууднаар их хэмжээний хохирол амсч тэндээсээ дуршлагчин мал аж ахуйг хагас бэлчээрийн болгоход анхаарч иржээ. Үүний үр дүнд эднийх хөдөөгийн алс буйдад дулаан байшин хашаа хороотой төс өрөнгийн айшиг ая тухтай амьдарч байна. Тухайлбал 400-аас 600 малын багтаамжтай хашаа хороо, өвхөр адууны байр, 200 төлийн багтаамжтай дулаан байр, 25 тонны багтаамж бүхий тэжээлийн агуулгах зэргийг барьж өөрсдийн хүчээр гар худаг гарган 16 га талбай бүхий бэлчээрийг хамгаалан нөөц бэлчээр бий болгох хашаасан талбайдаа мод тэжээлийн ургамал төмс хүнсний ногоо тариалсан байна. Манай Бацуур гам нь бол одоо бас 9 сайхан хөлтөд өсөж хүмүүжүүлсэн эцэг их хоёр. Тэгээ бас ээжтэйгээ энэ сайхан гişнтэйгээ эр гарсан ээжтэйгээ хамт одоо бас өтөж ингэж улсын авраг малчин залуур шагнуулж
Тэгээ нүүр хүүхдүүдээ ингээд тойруулж хөндлөөж ийм сайхан гэр бүлийн нийт гишүүдэд хамаатан садан нутгийн зан олон бүхэнд нь бас авраг малчин төрүүлсэн явдалд баяр хүргье. Энэ хүн бол та бүхний хамтын баяраа. Та мал аж ахуйн салбарт хэдэн настайгаас эхэлж ажиллаж ихтэй нийтдээ хичнээн жижиг хөдөлмөр бүтээлд зориулдаг байна. Би мал аж ахуйн салбарт 15 настайгаас 1966 оноос хойш одоо 51 дахь жил мал аж ахуй дээр ажиллаж байна. Тэгээд одоо богд сумын баг сургууль төгсөөл тэгээд мал аж ахуй гараад 66 оноос хойш наад зэрэгт 3 жил болсон. Бусад үед тасралтгүй мал аж ахуй ажиллаж байна. За тэгэхээр энэ мал аж ахуйн салбарт ажилласан энэ олон жилийн арга туршлага таны онцлог мал аж ахуйн нутаг усаа сонгодог энэ арга барилууд нь одоо юу байдаг вэ? За би одоо хамгийн гол нь мал аж ахуйн материалыг базыг бэхжүүлэх талаар гол анх. Ер нь бол одоо гашуун сургамж гэж юм байдаг да. Энэ 2001 он 2002 он дамнсан одоо манай энд бол гамшигын хэмжээний болсон шүү дээ. Тэгээ энэ нэг одоо сургамж авч ер нь ямар ч нөхцөлд малыг одоо ер нь бүрэн ондруулж чадах хэмжээний ийм материалыг баастай байх юм гэж үзээ. Ингээд одоо материалыг баасаа бэхжүүлэх талаар онцгой анхаардаг да ер нь. Одоо ер нь 4 төрлийн мал. Хон яма хур одоо гэхдээ ер нь бодгол 100 нэг 200 бод нэг 400 бод. Ер нь 400-аас 600 хооронд бол би малынхаа барьж чаддаг да. Тэгээ ер нь одоо чанарын сайжруулах энэ талаас л анхаарна гэхээс тоод холгойг нь бол их олон болох хүсдэггүй. Гэхдээ яг энэ мал чинь бол өөрөө хүн өвдөр явж байдаг учраас одоо ер нь зөвхөн 90 оны хөдөлгөөс хойш гэлэхэд 4-5 мянган мал болсон байна л да. Тэгээд одоо хүүхдүүд одоо 9 хүүхд тэгээд одоо бас янз бүрийн амьдралын төвшнгөөс доогуурлахтай өөрийн ахын дүүсч байна, харилгийн хүмүүс байна гэдэг одоо дөрвөн хүн гэр орон барьж тасч өөрийнхөө хүүхдүүдээс тэгээд ингээд явж л байна, болж л байна. Би тэр 40 хэдэн жил малдаар ажилласны одоо үр дүн төмөл нэмэн буян л да. Тэгэл одоо өнөөдөр улсын сайн малчин цоолоогоор баяртай байна уу? Танах одоо хичнээн хүүхдтэй хэдэн одоо яг мал аж ахуйд малж байна. Оо манайх 9 хүүхдтэй 3 банд 2 хүүхдтэй үгүй 6 охинтой 2 хүү ингээ малчин энэ том банд энэ баг банд. Тэг ингээ бус хүүхдүүд нь бол аймаг сумд ингээл ажиллаж байна цугаараа. Тусдаа гарцсан. Улсын их хурлын ингээ шум зандаа шатар бус аймаг орны сумын багийн дарга одоо ажилтнуудтай баяр хүргээ дахиад жилдээ эрүүл ингээ сайхан байхыг өрөөлөвчүүлээ дээ. Залуу малчтад мал маллах арга туршлагаас сурган 2 шав малчинтай болсон байна. Батсуургой эхээс 12-лаа бөгөөд бүгд эрүүл саруул улс нийгэмдээ хөдөлмөрлөж байна. Түүний ээж 5 дахь үеэ үзэж буй 93 настай Азаа буурал дахиад жилийн сар шинийн босгон дээр инхүү үр хүүхдийнхээ амжилтаар бахархаж суун. Миний би ерөөсөө өөрөө хүн болсоор малж байсан. Тэгээд миний хүүхдүүд суура 90 настай да. Тэгээд төмөнд өндлөгдөж жоохон баяртай байна. Шилдрах хөдөлмөрч суура ийм улсын сайн малч болохыг хүсэж байна. За юуны өмнө аав чаяртаа энэ сайхан өндөр цолон төрсөнд төлөв их баяртай байна. Тэгээ аав чаяртаа ортуудаа аслахыг хүсээрэй. Улсын аврагсан аав ээжтэй эрүүл нэг аз жаргал сайхан хүсээрэй. Айлын 12 хүүхдийн хамгийн том нь байгаа юм аа. Тэгээд манай дүү улсын авраг малчин болсон би туйлын их баяртай байна. Тэгээ манай хань хүн улсын авраг малчин байсан. Дараа нь гавьяат малчны тоол авч байсан да. Тэгээ 2 дахь хүн ингээд улсын авраг малчин болж байна. За нийт монголчуудаа тэр дундаа одоо баян хонгорчуудаа
одоо энэ дахиад жилдээ илгээрээ инк амглан төрлөөрөө дэвсэн амглан байхыг өрөөё. Бог бодмолоо хөрвөө аргаар төлөвлүүлж төлийн божилтоо сайжруулдаг Эрдэнэ цогцмын Жанжин 4-4-гийн малчин Ган Очир Монгол улсын авраг малчны шагналаа гардаж авлаа. Төр засгийнхаа хайр хишгийг хүртэж байгаа Ган Очиртон Монгол улсын засгийн газрын өмнөөс улсын авраг малчны цол тэмдэг өнөмлөхийг гардуулж байгаадаа их баяртай байна. Манай Эрдэнэ цогцом ажил үйлсээрээ аймаг улсдаа тэргүүлж байдаг олон сайхан малчтай мал аж ахуйг бүх төрлөөр нь өсгөж үржүүлж чаддаг ийм одоо ажилч хөдөлмөрч ард түмтэй сум. Тэдний дундаас Ган Очир маань өөрийнхөө хийж бүтээсэн үйлсээрээ тэргүүлж улсын авраг малчин болж байгаа. Өнөөдөр малчид маань хувийнхаа амжиргааг дээшлүүлж хин зэрэгцээ ард иргэд нийгэмдээ хандсан улс оронд тулгамдж байгаа асуудлуудыг шийдэхэд дөрвтэй үр дүнтэй ажиллаж байгаа нь бас одоо их бахархууштай ийм зүйл байгаамаа. Дараагийн олгогдох шагналууд дээр Ган Очирын маань хийж бүтээсэн ажил үйлс нийгэмдээ бүтээсэн залуу малчид өрхийн амжиргаа доогуур ард иргэдээ малжуулсан энэ бүх одоо алдраа гавьянууд нь дурсагдах болно. Тийм учраас би үгээр тагчлаад улсын авраг малчны өнөмлөх тэмдгийг гардуулъя. Уншиж танилцуулъя. Бямбаа овогтой Ган Очир таны мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол улсын засгийн газрын шийдвэрээр улсын авраг малчин цолны өнөмлөх тэмдгийг олгоо. Хүнсүтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн гэсэн энэ өнөмлөхийг гардуулж өгье. Улсын аврагын тууз за мөн одоо ингрийн тэмдэг тийг болж байна. Тэр л үү. Яг энэ зүч. Хура. Эрдэнэт ууя. Таван хашаа малын маань урсгалын зүйлийг гэрүүлэх нь гардуулаа. За Эрдэнэ цогцмын Жанжин 4-4-гийн малчин Ган Очир нь бог голдуу 4 толгой малтай. Бог голдуу дотроо хонь голдуу сэрхтэй. 24 жил мал маллахтаа малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах тал дээр ихээхэн ахарчээ. Ингэхдээ махны чиглэлийн илүү нугламтгой. Ноосны чиглэлийн чамаар үйлдвэрийн хуц, ноолорын чиглэлийн бөмбөрийн улаан авах нь Хинтээ аймгийн Баян мөхсөмас азаргыг тус авч нутагшуулсан байна. Аав өвлийн бог маллан бол ерөнхийдөө хүр аргаал төлөвлөдөг. Бод маллан ч гэсэн бас л хүр аргаар төлөвлөдөг. Хүр аргаар төлөвлөдөг нь ер нь ямар давуу талтай байгаа? Төл мал бас их төлсөн их мал бас нэг муу талт нарай баг байдаг. Нэг гашаа сарвчинд байхаар чинь бас мал муудах тийм юу нөхцөл байдаг байхгүй. Тэгээ хүр аргаар алсаас нь ингэж төлөвлөх мал бас нөгөө байгальтай холбоотой болохоор тэгэл байгалийнхаа юугаар бас надад сэтгэлд бас таард юм л гэж боддоо шүү дээ. Сүү цагаан эдээгэн бол зуны цагт нь бол манай хоёр өхөн ирждэг болохоор хоёр өхөнтэйгээ илбээд борлуулад ааруул горхой цэрм хийн тэгээд түүхий тусаа авна. Намаршаад айж үсэр унаад ирэхээр хаарцаа хураана. Тиймэр аргаар боловсруулдаг да. Тэгээ зах зээлд бас зах зээлд энэ зах руугаа нийлүүлнэ. Тэгээд бас сумынхаа нэг сүүний үйлдвэр байдаг тэрэндээ бас өгдөг. $300-аас 300 хураг 9 минут бойжулсан амжилтаараа Буцгаан сумын малчин Саарлын Гамбат Алтан хурганы эзэн боллоо. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс төл мал бүрийг эрсдэлгүй бойжулсан амжилтыг дүгнэж Алтан төлөвийн эзнийг тодруулдаг боломжтой. Өнгөрсөн жил $300-аас 300 хураг 9 минут бойжулсан амжилтыг нь үндэслээд Буцгаан сумын малчин Саарлын Гамбатыг Алтан хурганы эзнээр тодруулжээ. Буцгаан суманд болсон малчид төлөвчдийн зөвлөгөөний үеэр тус шагналыг нутгийн зон олны дунд нь их хурлын гишүүн аймаг сумын удирдлагууд гартууллаа. Ер нь сүргийн бүтцтэй танах ер нь хэрхэн анхаарч байна?
Хонин сүрэг гэхэд одоо ямар үйлдэл одоо хуцаар тавьсан байна? Энэ говьтай чиглэлийн гоц тавьж исэн. Харангаа чиглэлийн гоц тавьж. Тэгээд нутгийн үйлдвэр байна да. Нутгийн үйлдвэр байна. Нутгийн үйлдвэр нэг ер нь сайн л гэж боддоо шин. Хичнээн жил мал маллаж байна таны хувьд? Ер нь л Монгол хөгтөө ажиллаар тэгэл бага санал мал нэтрэгдсэн. Хаврын сартаа учрын залгаж буй бууцгаанчууд алтан төлөлийн эзэндээ хүндэтгэл үзүүлсэн юм. Нээлттэй засаг нэг Баян хонгор 7 хоногийн тойм хөтөлбөр онцлог зочин булангаар үргэлжилж байна. Нээлттэй засаг нэг Баян хонгор 7 хоногийн тайм хөтөлбөрийн онцлог зочин болон инх эхлэж байна. Өнөөдрийн болонд Улсын хурлын гишүүн Элдэ очиг урьж оролцож байна. Сайхан өвлөж байна уу та? Сайхан, дарга сайхан өвлөж байна уу? Сайхан. Тойрогтой таны хувьд ажиллаж байна. За ямар учир шалтгаанаар бас тойрогтой ажиллаж байгаа талаар мэдээлэл манай үзэгчид өгөхгүй юу? За тэгье. Сая 2 сарын 10-наас 2016 оны ээлжид намрын чуулган завсарлаад Улсын хурлын гишүүд тойрогтой ажиллаж байна. За миний хувьд ч гэсэн тойрогтой ажиллаад за энэ далимдаан улсын хэмжээнд Монгол улсын авраг малчнаар тодорсон тойргийнхаа 2 авраг малчинд за нэг удаа алтан төлөлийн эзэнд шагналыг гардуулаад за очсон сум болгондоо ард иргэдтэйгээ уулзалт хийж улсын хурлаас гаргасан хууль тогтоомж шийдвэрүүдийг танилцуулж мөн одоо удахгүй хэлэлцэгдэх тодорхой хуулиудад ард иргэдийнхаа саналыг авах ажлыг хийж явна. Таны хувьд нэгэнтээ хөдөө аж ахуйн, мал аж ахуйн эрхлэгчдийнхаа талд ажиллана. Тэднийхээ дуу хоолойнд болно гэж илэрхийлсэн байдаг. Тэгэхээр тэднийхээ төлөө ер нь ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа юм бэ? За өнгөрсөн намрын чуулганаар ихэд ямар хуулиудыг бас таны хувьд санаачилсан байна? Тийм, намрын чуулганарууд малчтын одоо нийгмийн асуудалд зориулагдсан хуулиуд малчтын одоо тэтгэврийн насыг 5 насаар наашлуулна гэж одоо манай намын бүрийн хөтөлбөрт орсон хуулийн төслийг нэр өгөхий 5 гишүүнтэй хамтарч одоо шийдлээ. За нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудлаар бас одоо тодорхой хуулиудыг санаачлан батлууллаа. Энэ бол одоо хөдөө аж ахуйд ялангуяа малчтад зориулсан томоохон хуулиудыг баталсан. Хэрэгжилт нь одоо дөрвөжсэн хийгдээд явж байна. Одоо бас нэг асуудлын өвчлөөр сая намрын чуулганы төгсгөлд улсын хурл өргөн барьсан малын эрүүл мэндийн тухай хууль дээр одоо ажиллаж байна. Ажлын хэсэгт орсон 3 сард бол одоо холбогдох байгууллагууд малчид иргэдтэй уулзахаас ахуулаад бүх судалгааны ажил дээр ажлын хэсэг ажиллана. Намрын хаврын чуулганы ихэнд бол яралтай хэлэлцэж батлахаар яах аргагүй одоо хөдөө аж ахуйд тулгамдж байгаа асуудлыг шийдсэн цогц хууль гарна. Тэгээ энэ хуулийн дээр одоо сая одоо урдан булаг суманд болсон малчдын зөвлөгөн дээр ард иргэдийнхаа саналыг авлаа. 24-нд одоо Баян хонгор аймагт малчдын зөвлөгөн болно. Тэр зөвлөгөөн дээрээс том ард иргэдийнхаа малчдынхаа саналыг авнаа. Тэгээ цаашдаа бол хуулиудыг бол нэлээд хэмжээгээр өөрчилж тулгымцсан асуудлуудыг шийдэх хэмжээнд одоо гаргана. За мэдээж дараагийн асуудал нь хэрэгжилтэн дээр нь хөнгө анхаарах ийм чухал асуудал байгаа. Малын генийг сайжруулах тал дээр бас ямархуу ажлуудыг хийхэд санаачлахтай байна таны хувьд? Хамгийн түрүүнд одоо энэ сэтгэл зовоож байгаа нь Аз зэрэглэлийн малын халдвар төвчнүүд байгаа. За дараа нь генетикийн асуудал, гений өөрчлөлтийн асуудал. Энэ дээр бол одоо эрдэмтэн судлаачд бол одоо санал төгөлтүүдээр гаргаж байна. Ер нь одоо энэ гений асуудал дээр онцгой анхаарахгүй бол сүүлийн үед мал их давжаарч байна. За мал давжаарснаас болоод янз янзын өвчнөх одоо өртөмхий болж байна. Тэгэхээр гений өөрчлөлт бас одоо тодорхой хэмжээнд анзаарч байгаа учраас энийг шинжлэх ухаанч байдлаар зохион байгуулах энэ ажлыг л одоо гол анхаарах юм аа. Малчид төлчдийн зөвлөгөөний үеэр та малчтайгаа
Ер нь малчныхаа санал бодлыг сонслоо л да. Тэднээс минь гарч байгаа санал санаачлал бас төрийн ажил туснаа гэж ойлгож байгаа. Тэглгүй яг гол нь л одоо тэгж зорж явна. Тэгээ энэ малчтын зөвлөгөөн бол их үр дүнтэй. Малчид зөвлөгөөндөө бол их төвтэй оролцдог. Би бас урд нь одоо малчтын зөвлөгөөнд оролцож байсан. Гэхдээ бол одоо ийм идэвхтэй одоо сайн оролцож байсныг бол санахгүй байгаа. Сум болгон дээр одоо 250-аас 300-аад хүн цуглаж байна. Аймгийн малчтын зөвлөгөөнд бол үндсэндээ одоо 7-800-аад одоо малчид ирж оролцох ийм одоо төлөвлөгөөтэй байна. Малчтын зүгээс гарч байгаа санал санаачлалууд ер нь ямар хөө санаачлалууд вэ? Тийм ээ, одоо малчтын сэтгэл зовж байгаа асуудал бол яхаарахгүй одоо сая энэ хуулиар шийдэх гэж байгаа энэ олон асуудлууд. Ерөөсөө л улс орны хэмжээнд тулгамчаад байгаа асуудал. Малчид бол маш зөв зүйтэй тулгамдсан асуудлууд дээр чин сэтгэлийнхаа үгийг хэлж байгаа. Тэгээ энэ болгоныг бол хууль тусгана. Гарцаа байхгүй тусгаж хэрэгжүүлэх ажил дээр нь онцгой анхаарч ажиллана л гэж ингэж бодож байгаа. Улсын хурлын гишүүдтэйгээ таны хувьд хэр уялдаа холбоотой ажиллаж байна? Тийм, одоо өнгөрсөн жилийн сонгуулиар манай баян онгорчууд манай намд ихтгэл хүлээл гэж 3 одоо гишүүнээ 3 тойргоос Монгол Ардын намаас сонгосон. Бид үнэхээр одоо гар бие сэтгэл нийлж ажиллаж байгаа. Бидний зорилго бол нэг аймаг сум орон нутгаа хөгжүүлэх, улсынхаа хөгжилд төв нэмрээ оруулах гэсэн энэ л одоо гол бодлогын үзүүр зан гэдэг сэтгэл санаа нийлэн маш сайн ажиллаж байгаа. Иргэдээс гарч ижсэн асуултын хүрээнд танаас тодруулах зүйл байна л да. Та яг Баянгор аймагт ирэх зун гэхэд юу хийх юм бэ гэсэн асуултыг чамгүй иргэд бас тавьж ирсэн. Тийм ээ, яг иргэд бол одоо бүтээн байгуулалтын ажил юу хийж байна гэж асууж байгаа. Өнөөдөр одоо улс орны эдийн засаг санхүүгийн байдал маш хүнд байдалд орлоо. Үндсэндээ олон улсын валютын сангаар өнгөрсөн он жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил өнөөгийн одоо эдийн засаг санхүүгийн байдалд дүн тавил маш муу гэдэг дүн тавилсан. Маш муу. Өнөөдөр Монгол орн сэхүү дампуурхуу гэдэг ирмэгтэр ирчихсэн. Яхаарахгүй одоо олон улсын валютын сангийн өргөтгсөн хөтөлбөр томрогдохоор болж байна. Тэгээ энэ үед бол бид нар бол бүтээн байгуулалтын төлөвлөсөн ажлууд бол бий. Гэхдээ энэ хөрөнгө санхүү хөндөжд бол ойрын 1-2 жилдээ бол бүтээн байгуулалт гэхээсээ илүү яг энэ ард иргэд малчтын өмнө тулгамдж байгаа хүндрэл бэрхшээлтэй зайлшгүй маш яралтай шийдэх олон тулгамдсан асуудлыг малчтын эрүүл мэндийн асуудал, нийт ард иргэдийн эрүүл мэндийн асуудал байж байна. Тэгээд одоо амжиргааны асуудал, хүнд ахмадууд ард иргэд маш олон байна. Тийм болохоор ойрын 2 жилдээ бол мэдээж одоо томоохон бүтээн байгуулалтын ажил дээр бол анхаарч ажиллана. Гэхдээ давын өмнө энэ одоо ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх дээр голлож анхаарна. Бүтээн байгуулалтын дээр бол төлөвлөгөөний асуудал бий. Баянгор аймгийг дулааны станцтай холбох. За ер нь одоо жилдээ хийгээд явах нэг ажлын үхлээрээ малчтыг эдийн засгийн хувьд чадварчлуулах, мөнгөжүүлэх асуудал дээр онцгой анхаарна. Би тойргийнхаа сумдууд дээр ямар ч байсан эргэж 100 одоо нэлээд олон өрхүүдэд одоогор бол тоог нь хэлж чадахгүй байна. Холбогдох газруудаа гэрээ эхэлчил яриа өрөөнүүд явагдаж байна. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал учраас эхний ээлжинд тодорхой хэмжээний айл өрхүүдийг сүү цагаан эдээ боловсруулах, өрхийн одоо жижиг механиксэн тоног төхөөрөмжүүдээр хангах, арьс шир боловсруулах, ноос ноолуур эрэх ийм одоо жижиг оврын тоног төхөөрөмжүүдээр ард иргэдэд хангаж тэдний одоо өрхийн амжиргааг дэвшлүүлэх, өрхийнх нь орлогыг нэмэгдүүлэх ажлуудыг бол нэн даруй хийнэ. Энэ бол эх зунаас одоо хийгдээд эхлэх ажлууд. Польш улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн асуудал байгаа. За мөн одоо хөлс хөдөө аж ахуйнаас зохион байгуулж байгаа жижиг дунд төлбөрийг хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний зардлуудыг гаргана. Мэдээж одоо хувь гишүүний хувьд хувийнхаа хөрөнгөөр одоо ард иргэдтэй эдгээр ажлуудыг хийхэд нэлээд одоо хөрөнгө зарцуулна гэж тооцож байгаа. Өнөөдөр таны хувьд шинээр томилогдсон албан газруудын дарга нартай уулзаж чиглэл өглөө л доо. Тэгээд ер нь яг хэр ажиллаж байна? Аймгийн удирдлагууд маань хэр ажиллаж байна гэж таны хувьд бас ажил байдалтай танилцаад өгнөж. Би одоо Баянгор аймгийн Монгол Ардын намын хорон дарга. Тэр ажлынхаа хүрээнд өнөөдөр Баянгор аймгийн шин дутам томилогдсон дарга нарыг цуглуулж уулзлаа. Намын итгэлийг хүлээж, ард иргэдийн итгэлийг хүлээж, төрийн албанд томилогдсон манай дарга нар маш хариуцлагатай сайн ажиллах ёстой. Төрүүчээсээ бас ганц нэг хүн дээр зөрчил дутагдал гаргасан асуудлууд яригдчих байна. Тийм учраас өнөөдөр миний хэлсэн гол зүйл бол хариуцлагатай бай, сахилгаттай бай, төрийн төлөө, ард түмний төлөө зүтг. Хэрвээ чадахгүй бол чадахгүйгээр барахгүй алдаа дутагдал ажил дээр гаргах юм бол арай ч хүн байгаа шүү гэдэг. Энэ л одоо зарчмын асуудлыг ярьж байгаа. Өнөөдөр Монгол оронд хамгийн одоо их
тулгамдж байгаа нэг асуудлуудын нэг бол цахилгаан хариуцлагын асуудал. Шат шатандаа бид нар энэ цахилгаан хариуцлагыг өндөр түвшинд тавьж гарч байгаа зөрчил дутагдал алдаад байгаа боллыг дор бүрдэн засч байхгүй болвол дамжирхаараа эргээд одоо ард түмнийхээ итгэлийг алддаг. Улс орныхоо сумар нутгийнхаа хөгжилд цаа татвар учруулдаг ийм л зүйл болдог. Тийм учраас энэ дарга нартай бол цаашдаач хариуцлага нэгжил ажиллах болно. Алдаа дутагдлаар гэх юм бол уучлаарай гэдэг үг өнөөдөр хатуу хэлсэн дарга нар байна гэсэн ойлгож байгаа. Улсын хурлын 3 гишүүдийн хувьд бас эрүүл мэндийн яамтай хамтраад Баянгор аймагт Солонгос улсаас 20 эмч мэрэгчлэлтний авчид нарийн мэрэгжлийн үзлэг онцлогоо эмчилгээ явуулна гэсэн мэдээлэл байсан. Талаарх та мэдээлэл өгөхгүй юу? Тийм. Тэгээд одоо энэ тулгамж байгаа асуудлууд нэг нь ард иргэдийн эрүүл мэндийн асуудал байж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал Баянгор аймгийн хувьд бас төгшүүртэй мэдээ сонсогдож байгаа. Лонгой одоо халдвар төвчин тэр одоо бэлгийн замын халдвар төвчний асуудлаар улсын хэмжээнд одоо эхний 2 3-т орж байгаа ийм одоо маш муу зүйлт байгаа. Энэ дээр одоо анхаарахаас өөр байхгүй. Сая эрүүл мэндийн яамнаас Баянгор аймагт 461 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай цусны төвийг нээж ашиглалтанд орууллаа. За мөн цаашид авах хэмжээний асуудал дээр манай аймагаас одоо томилогдсон эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга очир утгарахтаа ярьж байгаад мөн одоо хавдар судлалын үндэсний төвийн захирал Чимбүрэн дарахтаа ярьж байгаад хавдар судлалын үндэсний төв Баянгор аймгийн эрүүл мэндийн газар хамтраад гарын үсгийг сурлаа. Юу гэхлээр дурангийн онцлогоо хагалгааны асуудлуудыг бусад аймгийн төвүүдээс анхлан Баянгор аймагт хийдэг болёо. Одоо сүүлийн үед нэлээд олон доолгоо цөснөөс ахуулаад олон төрлийн хагалгаанууд дурангаар хийгддэг болсон. Тэрийг хийлгэхийн тулд одоо Улаанбаатар явдаг асуудлуудыг болиё. Баянгорынхаа хэмжээнд энэ асуудлыг шийдье. За бус нутгийнхаа хэмжээнд бас энэ асуудал дээр одоо шийдье гэсэн ийм шийдэл гаргаж байгаа. Тэгээд санамж гарын үсгс орчихсон. Энэ ажил одоо энэ оноос энэ зунаас одоо хэрэгжиж эхэлнэ. Тийм болохоор Баянгорчууд манаас Улаанбаатар орж онцлогоо шинжилгээ тэгээ ялангуяа дурангийн чиглэлийн хагалгаанд бол орох зайлшгүй шаардлага бол байхгүй болно. За дараагийн нэг асуудал нь ерөөсөө л одоо энэ онцлогоо шинжилгээ, эмчилгээ гэдэг одоо цогц энэ бодлого байдаг. Энэ бодлогын хүрээнд Солонгосын Samsung гэж одоо том компани эрүүл мэндийн салбартай хамтраад ажиллах ийм одоо санамж жижигт бас Баянгор аймаг гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл хуучнаар ШЭФ холбоо тогтоосон. Энэ оны 6 сард Солонгос улсаас 20 гаруй одоо эмч мэрэгчлэнүүд ирж Баянгор аймагт онцлогоо шинжилгээ хийнэ. Тэгээд одоо онцлогооны дараа эмчилгээний асуудал дээр нь хөнгөлтөө нөхцлөөр Солонгос улсад ч юм уу эсвэл одоо эмч нар нь ирж Баянгор аймагт ч юм уу ингэж одоо эмчилгээ ард иргэдэд хамруулъя гэсэн энэ бодлогыг барьж байгаа. Бид одоо энэ тулгамж байгаа асуудлаас нэн төрөнд гарахгүй бол бас одоо болохгүй гэсэн энэ бодлогын үүднээс хийж байгаа ажил. Тэгээ 3 гишүүд маань гурван одоо төв санаачлагад орж байгаа. Эрүүл Монгол, элэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөр Баянгорд хэрэгжиж байгааг ард иргэд маань бас бүгдөө мэдж байгаа. Энэ мэтэр одоо ард иргэдийнхаа эрүүл мэндэд анхаарсан асуудал дээр нэлээд ажил бий. За дараа тойрогтой хэдийн үед ажиллах вэ тань? За эрэгч хүн бол би ер нь тойрогтой тусъя гэж бодож байгаа. Ягаад гэвэл энэ ялангуяа одоо амжиргаа доогуур малчин айл өрхүүдийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор тэр жижиг оврын өрхийн одоо тоног төхөөрөмжүүдийг авчирч тэгээд одоо тэрийг газар дээр нь бас ард иргэд. Ер нь ямар тоног төхөөрөмжүүд авах вэ? Жишээлбэл одоо сүү цагаатай боловсруулах. Сүү цагаатай үйлдвэрлэлийн аргаар боловсруулах. За мэдээж хуучин бол одоо сүүн зовоод гэж байсан. Одоо манайх чинь бол одоо ялангуяа миний энэ хангаан тойргийн 6 сувнд бол сүүс хүн бүтээгдэхүүн ихтэй явгна. Гэхдээ одоо өнгөрсөн одоо онцлогуудын дунджаар харахад сүүнийхээ нийт одоо ашиглах ёстой сүүнийхээ 30 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Тэгээ тэр болгоныг ингээд бүрэн дүүрээр ашиглаад ирэх юм бол өрхийн амжиргаа орлогод бол асар их хувь нэмэр болох ёстой. Тийм учраас одоо энэ сүү цагаадаг боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд, савлгааны асуудлууд, за тэгээд нэхий арьс бэлдэх бас одоо механикдсан жижиг оврын өрхийн амжиргаа дэвшлүүл тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж мэдээж одоо сургалтын газар дээр нь явуулна. Хүү яая гэж одоо нөгөө загас барихын өсөж өгөхгүй болохгүй. Тэгээ холбогдох мэрэгжлийн улсуудтай яриад 100 бол одоо тоног төхөөрөмжүүдийг сонгон шалгаруулалтаар өгнө. Сонгон шалгаруулалтаар өгөхдөө одоо зүгээр л нийгмийн халамж хардаа сууж яадаг биш. Бас нэг амьдрал аваа ивчээс ингээд эрвэгт ирэх хэрэг зүтгэж байдаг. Ажиллаж хичээнгүй амьдрал
тааруулхан энэ улсуудыг сонгон шалгаруулаад тэдэнтэй бас газар дээр нь зааж сурах ажлыг зохион байгуулна. Өөрөө ч бас одоо энэ дээр бол сургалтанд хамрагдана. Тэгээд цаашид тий үр дүнгийн одоо бас сайн байхын төлөө бас ажиллах. Тийм учраас эрх зам бол нэлээд сайн ажиллана. Харин цагаан сарын дараа бол ирж амжихгүй нь яагаад гэвэл энэ нөгөө шинээр одоо гарах гэж байгаа малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетикийн тухай хууль дээр бол ажлын хэсэгт орсон байгаа. Ажлын хэсгийн гишүүд 3 сард одоо бүтэн ажиллана. Яагаад гэвэл хаврын чуулганы эхэнд энэ хууль батлагдах ёстой. Тийм учраас хаврын чуулганы нээлтийн наан бол ирж амжихгүй байх. Тэгээд ер нь бол 100 одоо тодорхой хэмжээний тоног төхөөрөмжүүдээ аваад малч өөрхүүдтэйгээ зовсон л гэсэн ийм бодолтой байгаа. Монгол хүн амны бэлгээс сарчтын бэлэг гэдэг дүүрэн бэлэгтэй сар шин тун утахгүй болж байгаа учраас та энэ мөчүүд бас цэнхэрлэгцээ үзэн сууж байгаа хонгорнотынхаа иргэдэд сайхан сар шины мэдчлээ төвшүүлэхгүй юу. Өнгөрсөн 40 жил маань сансныг бодвол сайхан жил болж өнгөрлөө. Тэг үнэхээр одоо 16 оны өнгө бол их сайхан байсан. Одоо ингээд хөдөөгөр малчтаар яваад өвлжөөгийн хавржааг нь асуугаад явхад бол үнэхээр сэтгэл тэнхэр сайхан байна. Тэгээд ирж байгаа жил бол их сайхан бэлгшээлтэй жил байгаа. Алтан унжлагтай дахиад жил гэж. Тэгэхээр энэ алтан унжлагтай дахиад жилд ард иргэдийн байна. Амьдрал ахгүй дэшилсэн. Ард иргэд маань бас одоо тулгамдж байгаа хүндрэл бэрхшээс шүлээд салсан ийм одоо сайхан жилд гараасай гэж хүсэж байгаа. Тэгээд нийт одоо баян онгорчуудаа ард иргэдтэй ирж байгаа сар шинийн мэндийг төвшүүлж, сар шинтэй сайхан шинэлж, илгээрэн инхэн булан төрлөөрөө төвшин амглан байхын сайхан өрөөлийг төвшүүлье. За баярлалаа. Таны үйлс бүхэн дэлгэрж ахалтахай сайхан шинэлээрэй. Баярлалаа. За. Нээлттэй засаг нэг баян хонгор 7 оны тайм хөтөлбөртөд хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн онцлог зочин болонд улсын хурлын гишүүн Элдэ Очрыг урьж оролцууллаа. Бидэнтэй хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Баян хонгор аймгаас бэлтгэн хүргэдэг нээлттэй засаг нэг баян хонгор 7 хоногийн тайм хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй.